хуваалцах гэсэн. Би өглөө босоод хүний нүүр чинь нэр ийм гоё байдаг лөө гэсэн тэр мэдрэмжийг авсан. Тэр мэдрэмжийг бол би хизээч мэдэрч үзээгүй яа гэвэл өөрөөрөө маш их бахархсан. Би өөрийнхөө хийсэн бүтээгдэхүүнээр арьсаа ийм гоё болгочлоо шүү гэсэн тийм бахархал надад төрсөн. Гоо сайхан гэж юу вэ? Гоо сайхан мэдээж дотоод сэтгэлийн гоо үзэглэн, дотоод сэтгэлийн ариун байд, мөн дээрээс нь гадна гоо үзэглэн. Гадна гоо үзэглэн гэхээр гадаадаас импортоор ирсэн үнэтэй, хиймэл үнэртэй тийм зүйлийг биендээ дүрхэж, хум суруугаа янзлуул, үсээ будуул. Тэр бүгдээ гоо сайхан гэж ойлгодог хүмүүс байхыг үгүйсэхгүй л дээ. Гэхдээ миний хувьд бол гоо үзэглэн гэдэг бол дотоод гоо үзэглэн дээр нэмээд дээрэс нь өөрийгөө эрүүл байлгахаар, байгалаа хамгаалсан, байгальтай ээлтэй тийм байдлаар өөрийнхөө арсыг арчлахыг гоо үзэглэн гэж хэлдэг лөө гэж би бодож байна. За ингээд дээрэс нь нэмж хэлэхэд өнөөдөр бананы хальсаар өглөөний цайндаа хэрэглэсэн бананыхаа хальсаар